За окей, бүгдэнд нь амралтын өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хэдүүлээ гарчнаас харсан бах ICT болон SMC аргачлалын талаар ярилцсан. За тэгээ сүүлийн үед бол энэ аргачлалаар маш олон хүмүүс арилжаа хийдэг болсон. За дээрэс нь их олон хүмүүс судалдаг болсон байна лээ. За миний хувьд бол яг ICT SMC талдаа яг 100% биш ч гэсэн ерөнхийдөө авах зүйлүүдийг нь аваад ерөнхийдөө бол ашигладаг бас хэдэн зүйлүүд бас байдгаа гэсэн үг. Тэгээ хэдүүлээ өнөөдөр яг гол зүйлүүдийг нь бол ярилцсан. Бүгдийг нь бол өнөөдөр нэг сэдвэр бол дуусгаж мэдээж амжихгүй. За тэгээд зах зээл ерөнхийдөө хоёр үндсэн зүйлийг л хийдэг гэж үздэг. За нэгдүгüүрт нь бол ребаланс хийх буюу ханш өөрийгөө дандаа тэнцвэржүүлж явдаг. Хоёрдугаарт нь бол seek the liquidity буюу дандаа liquidity-г хайж liquidity үүсгэж явдаг гэж үздэг. ICT SMC талдаа бол. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ гол хоёр зүйлийн талаар ярилцаад хэрхэн яаж таних, за оролтуудыг яаж хийх тал дээр бас жижигхэн back test хийгээд ажиглаад суралцаад явъя. За ерөнхийдөө бол миний хувьд энэ гурван зүйлийг ойлгочиход бол та зах зээл дээр бас зах зээлийн харах өнцөг, скил чадвар чинь бол нэлээдгүй хэмжээгээр сайжирна гэж бол бодож байна. За нэгдүгüүрт нь бол fair value gap буюу ханш өөрийгөө ребаланс хийж явдаг гэсэн тийм. Тэгэхээр энэ fair value gap гэдэг зүйлийг яаж тэмдэглээд яг юуг нь тэмдэглээд байгаа вэ гэхээр ерөнхийдөө энэ зурган дээр харагдаж байгаачлан хамгийн одоо энэ имбаланс буюу одоо энэ өсөлттэй энэ том гандл гараад за хоёр талд нь үүссэн энэ гандлын голд үүссэн энэ зайг хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зайг өөрөө ханш маань ребаланс хийх буюу тэнцвэржүүлэх үүднээс эргээд бол энийга нөхтөгөө гэж үздэг гэсэн үг. За энд яг юу болоод байдаг вэ гэхээр яг энэ хоосон орон зай энэ fair value gap гэж тэмдэглээд байгаа зүйлийнхэн цаана нь ханш бол энд одоо энэ зурган дээр жишээлбэл ямар ч сэл захиалга энэ дунд байхгүй гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ханш маань эргээд энэ үнийн бүс дээр очингууд мэдээж байрууд хүчтэй байгаа зон учраас энэчнээс дахиад өсөлт үргэлжлэнэ гэж хардаг гэсэн үг. Яг энэ хоосон fair value gap үлдээсэн зай дээр ямар ч сэл захиалга байхгүй, сэлрүүд байхгүй учраас эргээд бодвол ханш энийгээ тэнцвэржүүлж очихдоо дахиад одоо энэ маш хүчтэй зон гэсэн үг байхгүй байруудын. Тэгэхээр ерөнхийдөө энэчнээс дахиад өсөлт бол үргэлжлээд явдгаа гэж үздэг. Тэгэхээр энийг бол ингэж тэмдэглэдэг. За тэмдэглэхдээ бол лааныхаа зүүгээр тэмдэглэдэг гэсэн үг. Одоо нэгдэх гандл болон одоо энийг нэгдэх гандл гэж авч үзэх юм бол энэ нэг. За энэ голын имбаланстай гандл бол хоёр дахь нь. За тэгээд энэ бол гурав дахь нь гэж үзлээ гэж бодоход нэг болон гурав дахь гандлынхаа одоо энэ зүүнний үзүүрээр викний үзүүрээр бол авдаг гэсэн үг. За энэчнээс ингэж авлаа. Нөгөө үзүүрийг нь бас авлаа. За тэгээ энэ TradingView-ийн түүл дотроос энэ rectangle гэсэн юугийн түүлийг сонгож жагаад энэ түүлийг сонгож жагаад дунд нь зурчихна гэсэн үг. За тэгээ ингэж зурснараа бол ребалансыг тэмдэглэж байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Маш энгийн ойлголт байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол liquidity буюу хөрөх чадвартай. За тэгэхээр ханш бол байнгын liquidity үүсгэж явдаг. Тэгээд ICT SMC-гээр арилждаг хүмүүсийн гол харах ёстой зүйл нь ерөөсөө liquidity. Liquidity хаана үүссэн байна? Тэрийг тэмдэглээд за liquidity авагдсны дараа бол оролтыг бол хийдгээ гэж ойлгож болно энгийнээр. За тэгэхээр liquidity-г дотор нь бол хид хідэн төрлөөр бол ангилдаг. За нэгдүгээрх нь бол энэ trend line liquidity буюу харагдах байдлаас бол ингэж харагдана. За энд цаад агуулгандаа бол юг илэрхийлээд байгаа вэ гэхээр ханшийн хөдөлгөөн за яг тренд лайныхаа дагуу хөдөлж байна тийм үү. Тэгэхээр хүмүүсийн stop loss энэний дээр болон энэний дээр байгаа гэж үзнэ. За тэгээд ханш доошоо сэл орж байгаа хүмүүс энэчнээс орлоо stop loss-ыг энд тавилаа. Дахиад pull back өгөх үед нь дахиад сэл орлоо stop loss-ны энд байгаа гэж үзнэ гэсэн. Тэгэхээр ханш бол эргээд энийга болол liquidity-г авдаг. За ингээд дэшиг явна гэсэн. Тэгэхээр энэ маань бол нөгөө талаасаа нөгөө SMC дээр яг сайн ойлгодог хүмүүс бол энийг чочгож андуураад байдаг. Change of character ч юм уу эсвэл trend change хөдөлгөөн хийлээ гэж андуураад байдаг. Гэхдээ энэ маань бол trend change хөдөлгөөн бол ерөөсөө биш. Үндсэн трендийг бол бас үндсэн зах зээлийн market structure гэдэг зүйлээ сайн ойлгосон байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр гуравт нь бол энэ market structure гэдэг зүйл орж ирээд байгаа. За тэгээд үндсэндээ бол энийг liquidity авагдаад энэ орой бас liquidity авагдаад авагдсны дараах бол эвдрэл дээр нь бол хүмүүс энтри хийж ордгоо гэж байна. За тэгээ энийг бол зайлшгүй тэмдэглэх бол шаардлагатай. За хоёрдугаар төрөл нь бол ерөнхийдөө range төрлийн liquidity байгаа. Тэгэхээр энэ маань бол дээдл болон доотлолтой бол liquidity үүсгээд хүмүүсийн одоо захиалгууд төвлөрсөн энэ хооронд л одоо хүмүүс арилжаалагдаад за stop loss нэг бол энэний доор байгаа, нэг бол энэний дээр байгаа. Тэгэхээр энэ бол ханш тодорхой хэмжээнд range хөдөлгөөн явж хагаад аль нэг тийшээ бол liquidity авдаг. Ерөнхийдөө ихэвчлэн бол хоёр тал руу авдаг. За тэгээд харж хагаад ерөнхийдөө тухайн liquidity авагдсны дараах бүтэц
тренд маань өөрөө хаашаа байгаа вэ гэдгээс шалтгаалаад оролтоо хийж эхэлдэг гэсэн үг. За тэгээ энийг нөгөө нэг бусад аргачлал төр бол иймэрхүү төрлийн rectangle буюу юм range хөдөлгөөнөөс задарж байгаа энэ хальт задраад буцаа зүү татж байгаа энэ хэлбэрийг бол fake out гэж нэрлэдэг дээ шүү дээ. Нөгөө зүү татаад буцаад rectangle дотор орцсон энэ үзэгдлийг бол fake out гэж нэрлэдэг. За SMC болон ICT аргачлал дотор бол энийг fake out хууралт гэж үзэхгүйгээр liquidity авагдсан гэж үздэг гэсэн үг. За 3 дугаарт нь бол buy side болон sell side liquidity гэж. За энэ дээр бол би зөвхөн buy side буюу өсөж яваа төрлийн одоо буюу uptrendтэй үед тохиолддог liquidity байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж buy захиалга өгж байгаа хүмүүсийн SL нь мэдээж довийн онлын дагуу бол энэ ёроолынхон доор байрладаг гэж үздэг. Тэгэхээр зарим арилжаа хийдэг хүмүүс анзаарж байгаа ерөнхийдөө бол бидний SL-ийг бол ихэнхдээ авчаал тэгэл зах зээл маань явуулдаг тийм үү. Тэгэхээр тэр маань бол нөгөө нэг SL хаант буюу бидний SL-үүдийг зогчоод үндсэн хөдөлгөөнийхөө дагуу яваад байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө SMC ICT-гээр арилждаг хүмүүсийн захиалга энэчнээс buy орох биш, эсвэл энэчнээс pullback өгөхөөр нь buy орох биш. Ерөнхийдөө энд liquidity үүссэн гэж үзээд энийг авсныхан дараа задрал дээр нь ерөнхийдөө арилжаанаас энд ордгоо гэж ойлгож болно. За юм байна. За sell side нь бол нөгөө тал руугаа шүү дээ, sell тал руугаа буюу bearish уналтын даун трендтэй байх үед тохиолдож байгаа liquidity гэсэн үг. Одоо нөгөө тийш нь харуулж чинь гэсэн үг шүү дээ, ийм байна гэсэн үг. Тэгэхээр liquidity энэ дээрээ байрлаад энийг авагдсны дараа зах зээл бол ийм хөдлөө байдаг. Тэгэхээр энийг бол нэг хүмүүс довийн онлын дагуу бол бүтэц эвдэрчлээ гэж хараад идэг бол энэ маань өөрөө liquidity авагдаж байгаа байдал байх нь байна. За дараагийн төрөл нь бол ерөнхийдөө equal high болон equal low гэдэг зүйл байгаа. За equal high дотор бол double болон triple гэд хоёр төрөлд хуваагдчихна. За double гэхээр ерөнхийдөө бол бидний нөгөө нэг суур ойлголт буюу өмнөх өөр шинжилгээний төрлөөр ярих юм бол double top буюу хос оргил үүсгэж байгаа хэлбэр нь. За triple дээр нь бол ерөнхийдөө triple top буюу бас гурвалсан хос орой үүсгэж байгаа хэлбэр. Тэгэхээр энэ тохиолдолд бол нөгөө нэг ихэвчлэн паттернаар арилжаа идэх хүмүүсийн ойлголтоор буцаад энийгээ болов шалгаад ретест хийгээд унна гэж үздэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ICT болон SMC талдаа бол энийг бол дээшгээ сэтрээд энд liquidity үүссэн байгаа учраас энийг авсныхан дараа buy орох биш, бүтэц эвдэрлээ гэж үзэх биш, энийг авсныхан дараа бүтцийг дахиж эвдрүүлээд доошоо sell арилжаанд орно гэж үздэг гэсэн үг. Тэгээ энэ аргачлал болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээ би яг дан ганц SMC болон ICT-гаар арилждаггүй. За харах ёстой, авах ёстой зүйлүүдийг бол аваад шингээсэн. За авахгүй зүйлүүд ч бас энэ аргачлал дээр байгаа. За тэгээд бас таад маань гэсэн ерөнхийдөө авах гэхийн ухаанаар аль зүйлүүдийг авах хэрэгтэй байна. Тэрийг аваад ингээд өөрсөндөө ашигтайгаар ашиглаарай. За тэгэхээр ерөнхийдөө liquidity-г ангилах юм бол нэг ийм хідэн төрлөөр liquidity-г ангилдаг байх нэ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол зах зээл дээр явж байхад зураглуудыг нь таниад, тэмдэглээд, за эдгээр зүйлүүд liquidity-г бол авагдсны дараа арилжаанд орох нь SMC талдаа бол илүү найдвартай гэж үздэг байна. За 3 дугаарт нь бол бидний ярих ёстой дараагийн зүйл нь бол market structure буюу зах зээлийн бүтэц. Энэ бол маш том сэдв байгаа. Маш том гэдэг нь юу гэж байгаа вэ? Тэгэхээр угаасаа зах зээл үндсэн хөдөлгөөн бол довийн онол захирагдаж явдаг гэж үздэг. Гэхдээ довийн онолыг хэрхэн яаж зөв таних вэ буюу комплекс буюу одоо нөгөө нэг бид нар бол ихэнхдээ довийн онол гэхээр зөв нэг зарим нэг сургалтын газруудын зүйлүүдийг хараад тахаар нөгөө нэг simple энгийн бүтцийг бол ярьдаг л да. Одоо жишээлбэл ингээл те энд high байна, high үүссэн бол high low энд байна. Тэгэхээр энэ high low нь энийгээ эвдэж болохгүй гэдэг ч юм уу те. Гэхдээ яг зах зээл дээр өөрийг нь яг харахаар зэрэг яг тийм бол simple энгийн бол байдаггүй. Янз янзын комплекс буюу тийм холимог хөдөлгөөнүүд бол орж ирдэг. Тэгээ энийг хооронд нь ялгаж салахгүйгээр танд сурах юм бол тэгээ ерөнхийдөө зах зээлийн чиг хандлага хөдөлгөөнийг бол таниад сурчиж байгаа гэсэн үг. За одоо жишээлбэл энэ хөдөлгөөн дээр те хэдүүлээ харах юм бол энэ оройг авагдсанараа энэ high болоод байгаа юм бол биш. Swing high нь өөрөө энд байгаа учраас зах зээлийн хөдөлгөөнийхэн дагуу довийн онол бол эвдээгүй. Доошогоо үндсэн хөдөлгөөн явлаа, pullback явлаа, доошогоо явлаа. Ингэж үүснэ гэсэн үг. Түүнээс биш энэ оройг эвдэрлээгээд pullback-аас нь бол бид нар бол buy орох гэж үзээд идэв шүү дээ. Ерөнхийдөө энийг эвдэрчлээ, доошогоо энэчнээс pullback өгөхөөр нь дээшээ buy харна гэдэг ч юм уу те. Гэхдээ энэ маань бол өөрөө бол зүгээр л нэг цааталтаа бол liquidity авагдаад байгаа хэлбэрл гэж үүснэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө зах зээл дээр хоёр зүйл хийдгээ гэдэг нь ийм утгатай. Rebalance хийж өөрийгөө тэнцвэржүүлнэ, нөгөө талаасаа liquidity хайж, seek liquidity буюу дандаа liquidity-г авч одоо liquidity байрлсан газрыг бол авч захиалга бол үндс хөдөлгөөнө хийдгээ гэж ойлгож байна. За тэгээд ингээд иймэрхүү байдалтай зах зээлийн бүтц явж илаа. За тэгэнгүүт энэ ёроолыг эвдэрсний дараа үндс хөдөлгөөн орж ирээд энэ liquidity-г авсны дараа буюу энэ хөдөлгөөн маань liquidity аваад доошогоо үндс хөдөлгөөн явлаа.
pullback энд орж ирж байгаа юм шиг харагдана. За яг үндсэндээ бол pullback маань бол ингэж орж ирэхгүй. За дахиад нэг явлаа. Энд бүтэц эвдэрлээ. За pullback явлаа. Дахиад бүтэц эвдэрлээ. За эдгээр хөдөлгөөнүүд маань өөрөө liquidity үүсгэж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө талаасаа хэдүүлээ дахиад түрүүнийхээ liquidity-тэй холбож харах юм бол ерөнхийдөө энд ийм тренд лайн liquidity үүсгээд яваад байна гэж харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг бол авч иж ханш маань дараагийн үндсэн хөдөлгөөнийг буюу энийг хийх ёстой байна гэдгийг SMC талтаа бол харж арилждаг гэсэн үг. За тэгээ энэ үүсгэсэн байгаа liquidity-г ханш бол дээшээ ярьж авлаа. Буцаж pullback өглөө. Тэгээд дахиад дэвшлээ. Яагаад дэвшиж байгаа вэ гэхээр энд дахиад нөгөө нэг sell side buy side liquidity үүсгэсэн байна гэсэн үг тийм. Тэгэхээр энийгээ бол ханш маань аваад за тэгээд доошогоо үндсэн хөдөлгөөн үргэлжлэнэ гэсэн үг. За тэгээд харах юм бол ерөнхийдөө бид нар үндсэн swing орой маань энд байгаа. Swing low маань энд байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө трендийн дагуу л явж байгаа. Доовын онол монол бол ерөөсөө эвдэгдээгүй. Дунд нь liquidity үүсгээд ханш өөрийгөө rebalance хийгдээд за энэчнээс магадгүй энд нэг 2-3 гантлын дунд үүссэн fair value gap байлаа гэж бодоход энэчнээс ханш маань өөрийгөө rebalance хийж тэнцвэржүүлээд тэгээд яваад байгаа л гэсэн үг. Энгийнээр тайлбарлах юм бол тэ. За тэгээд энэ хамгийн түгээмэл тохиолддог одоо liquidity-ийн төрөлх юм бол одоо энэ buy side болон sell side liquidity байна л да. Энийг бол ерөнхийдөө ингэж хараад байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл ханш маань дээш явлаа, доош явлаа ингээд явж байгаа шүү дээ. Энэ маань өөрөө дандаа liquidity хийгдээд яваад байгаа гэсэн үг. Энэ чинээс жишээлбэл buy side liquidity хийлээ. Энэ бол бүтэц эвдэрж байгаа биш энэ buy side buy талынхаа liquidity-г авч гинэ. За авчлаа. Тэгээд ханш доош унлаа. За магадгүй энэ дунд нь ингээд юу гэдэг чинь те ийм бүтэц байлаа гэж бодоход дахиад доошоо явлаа те pullback-ийн хөдөлгөөн орж ирлээ. Том цагийн pullback-ийн хөдөлгөөн орж ирлээ. За тэгвэл энэ жижиг цаг дээр sell side liquidity болоо явчихдаг ч гэдэм юм те. Энийг одоо жишээлбэл энэ хөдөлгөөнийг sell side liquidity авчлаа. За тэгвэл одоо ханшийн үндсэн том зах зээлийн бүтцийн swing low нь бол энд байгаа. Ханш энийгээ ирж авах уу авахгүй юу гэдгийг нь бид нар мэдэхгүй тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол энийгээ тэмдэглэл чинь энд ханш ойртож ирэх тусам бид нар бол зүгээр фокусаа өгөөд анхаарлаа нэмээд за энэчнээс жижиг цагийн хөдөлгөөнүүд ямар хөдөлгөөн хийх нь вэ гэдгийг ажиглаа сууж явах хэрэгтэй гэсэн үг. За ийм байгаа. За хэдүүлээ одоо тэгээ евро USD дээр бол ерөнхийдөө back test-ийн хөдөлгөөнийг бол back test хийж үзье. Яг real chart-н дээр бол ханш хэр их одоо яг SMC талдаа ямар хуу байдлаар ажиллаж явдаг. Яг real chart-нэр хэдүүлээ хараад үзье. За окей. За евро USD-ийн 1 цагийн ханш байгаа. За ерөнхийдөө саяны хэлсэн зүйлүүд бол ямар ч цагийн тайм фрейм дээр бол ажиллана шүү. Тэгэхээр бага цаг дээрч бай, том цаг дээрч бай ерөнхийдөө аль цаг дээр liquidity үүсгдэг, аль цаг дээр fair value gap үлдээдэг. Тэгэхээр ямар төрлийн арилжаачин болох гээд байгаа, ямар төрлөөр арилжаа хийх гээд байгаа вэ гэдгээс шалтгаалаад day trade бол бага цаг дээр, scalp бол бас бага цаг дээр, swing бол том цаг дээр гэл явчихна гэсэн үг. За окей. За одоо хэдүүлээ ханшиг гүйлгээд хараад үзье. За ерөнхийдөө бол ханшийн яг том зургаараа бол энд бол ерөнхийдөө ханш бүтцээ эвдэлж штэ тий. Одоо доовын онлоор ярих юм бол энд ханш swing оройгоо бол энэ үндсөдлөөнөр эвдчихэж чинь гэсэн үг. Тэгэхээр бидний swing low нь бол одоогийн байдлаар бол энд байгаа гэсэн үг. За тэгээд ханш маань бол дээшгээ явлаа, pullback өглөө, дээшгээ үндсөдлөө явлаа. Ингэж харна. За тэгээ энэчнээс бол хэдүүлээ оролтыг мэдээж би бол хувьдаа бол day trade хийдэг гэхээр бол бага цаг дээр буюу цагийн тайм фрейм болон минутын тайм фрейм дээр харж байгаа гэсэн үг. За тэгээ энэчнээс саяныхаа нөгөө нэг үлдээсэн liquidity болон fair value gap юу байна хэдүүлээ харъя те. За энэчнээс нэгдүгээр liquidity гэх юм бол энд sell side liquidity үлдээжээ. За энийг ингээд тэмдэглэж. За окей. Тэгэхээр одоо энийгээ бол авах хэрэгтэй тийм үү ханш бол доотлохын liquidity бол авах хэрэгтэй гэж үзнэ гэсэн. За энэний доотлолт бол энд нэг цаг дээр fair value gap байна. За энэ нөгөө 3 гандлын чинь голын үлдээсэн цаг аваад байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ гандлын зүү энэ 3 дахь гандлын зүү хоёроор ингээ авчихна гэсэн. За тэгээ ханш бол энэ дээр ирж гин үгүй хэдүүлээ харъя. За энэний өмнө бол энд байгаа gap-ыг бол ханш нөхөд дээшээ явжээ те.
энэ том имбаланстай candle гараад араас нь гарсан. Тэгэхээр энэ 3 дахь candle болон энэ ихний candle хоёрын зүгээр ханшийн fair value gap-ыг бол аваад тэмдэглэжнэ гэсэн үг. За энэчнээс бол энэ rebalance хийгдээд явчихжээ. За тэгвэл энэний доотлолт нэг ийм бас gap үлдээсэн байна. Тэгээ энд liquidity байгаа учраас би бол энийг аваад дэвшлэх баха гэдэг байдлаар бол харна гэсэн үг. Окей, за ерөнхийдөө бол fair value gap-ыг нөхчлөө. Fair value gap-а нөхөөд энэ доотлолт байгаа order block-ноос бол ханш rejection аваад гараад ирлээ тийм үү. Энэ чинээс. За тэгэхээр энэ дунд байгаа энэ зайг gap үлдээсэн энэ зайгаа бол ханш бол нөхөлтөө хийгээд буюу rebalance тэнцвэртэй байдлаар бол хангачлаа тийм үү. Энийгээ бол нөхчлөө эргээд. За тэгээ энэ доотлолт байгаа order block-ноос rejection авчлаа. За одоо бид нэр энэ чинээс яах вэ гэхээр энэ том уналтыг хараад бид нар sell арилжаа харах бус ерөнхийдөө бол buy тал руу харна. Яагаад гэвэл зах зээлийн үндсэн бүтц маань өөрөө uptrendтэй байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ ерөнхийдөө бага цаг руу шилжүүлж байгаа таарай. Бага цаг дээр шилжүүлээ харъя. Окей. За. Окей, энд сая үсгчлээ те. За энд хийсэн зураглалыг яг зургаар харуулах юм бол ерөнхийдөө бол энэчнээс ханш бол rejection авчаад энээс хойшоо бол дандаа зах зээлийн жижиг цагийн бүтц бол дандаа ингээ uptrendтэй явж байгааз дандаа uptrendтэй. За гэхдээ бид нар яг хаанаас оролт хийх ёстой вэ гэхээр liquidity үүсгэсний дараа тэр авсан тэр хөдөлгөөний дараа л арилжаанд оролцсон тийм үү. Тэгэхээр энэ хавьд бол liquidity бол байхгүй. За тэрний дараа бол энэчнээс бол ханш бол liquidity үүсгэжлээ. Тэрийг бол бага цаг дээр хэдүүлээ харъя. За энийг арилгачих. Энэ ёроолыг авсан уу? За liquidity авлаа тийм. Liquidity-г авлаа. За энэ доор байгаа gap-ыг төглөө. За тэгээд ханш үргэлжлээд дэше явсан гэсэн. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол бид л бага цаг дээр арилж хийж байгаа хүмүүсийн хувьд бол liquidity үүсгэлээ, liquidity-г авсны дараа доор байгаа gap-аас бид нар buy арилжаанд орж болно гэсэн. Ингээд орчихно гэсэн. За stop loss-ыг бол өмнөх энэ ёроолынхон доотлолт нь тавьж өгөөд за тэгээ арилжаанд оролцсон. За take profit-ыг бол өмнөх high дээр тавьчихад бол хангалттай гэсэн. За ингээд нэг өдрийн арилжаа бол амжилттай хийгдэхэр байсан байна те. За тэгээ үргэлжлүүлээд энэчнээс хойш бол ханшийн хөдөлгөөнийг ажиллах юм бол дандаа л uptrend-ийн бүтцтэй буюу ханш маань bullish байдалтай явж байна. За одоо энэчнээс үндсэн хөдөлгөөн явлаа, pullback хөдөлгөөн явлаа. Одоо үндсэн хөдөлгөөн эхэлсэн. Тэгэхээр энэ оройг бол авах хэрэгтэй тийм үү? Энд чинь бас нөгөө талдаа liquidity үүсгэсэн байгаа гэсэн үг шүү дээ. За энэ ер нь бол авчлаа тий. За одоо ингэ авчлаа. За авангууд нь бид нар sell арилжаанд орно гэсэн үг бол биш. Яагаад гэвэл трендээ дандаа дагаж арилж байна. Дээшээ байгаа учраас бид нар дээшээ л арилжна гэсэн үг. За одоо анзаарч байгаа бол энд ингээл рейнжилж байгаа л дандаа доотлолт нь зүгээрээ liquidity аваад байгаа ч. Тэгэхээр энэ үзэгдлийг л бол liquidity гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Захиалгуудыг төвлөрүүлээд байлгалаа. Нэг газар төвлөрүүлээд ингээд рейнжлүүлээд ч юм уу эсвэл тренд лайн үүсгээд ч юм уу те. Тэрийг ханш маань өөрөө liquidity авчаад дараагийн үндсэн хөдөлгөөн бол явж идэг гэсэн үг. За окей. За энд яаж ийнвэ гэхээр ханшийг лайн чартн дээр тавиад харах юм бол ерөнхийдөө зах зээлийн бүтэц бол эвдэрсэн байна. Яг бол хаалтын ханш нь энэ өмнөх ловынхон бол доотлолт нь хаагдчихж байгаа учраас бид нар бол энийг за одоо дараагийн pullback-ийн хөдөлгөөн бол орж ирэх гэж байна гэж үзнэ гэсэн үг. Одоо бүр том зургаар харах юм бол энэ үндсэн хөдөлгөөн чинь ингээд нэг үндсэн хөдөлгөөн болчихж байгаа гэсэн үг. За одоо энэний pullback-ын доошоо орж ирэх гэж байна. Тэгэхээр ийм том зургаар нь бол ханшийг харах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр одоо энэ чинээс оролт хийх юм бол бидэрт одоо нөгөө нэг liquidity гэдэг зүйл чинь хэрэгтэй тийм үү. Дээрээс нь rebalance гэдэг зүйл хэрэгтэй. Тэгэхээр энд бас нэг gap байна. За энийг ингээд дахиад хараад үзье. Окей, gap нөхөлт хийлээ. Окей. За дахиад нэг liquidity
Liquidity эрэхтэй гэж хэлсэн шүү дээ түрүүн. Тэгэхээр энэ оройг бол liquidity авчиж байгаа гэсэн үг. За энэ оройгоо бол ханш liquidity гэж авлаа. За одоо энийг авсан учраас ханш маань ерөнхийдөө бол бүтцээ эвдэлчээд дээшээ нэг liquidity авчлаа тийм үү. Тэгэхээр одоо бидний дараагийн таргет бол энэ доор байгаа гэсэн. Яг тэгвэл дээр доор хоёр талтай liquidity үүсгэж байгаа шүү дээ энэ чинь. За одоо энд ихэнх хүмүүс бол нөгөө нэг бүтцээ эвдэрчлээ buy тал руу орох юм байна. Одоо зах зээл бол buy тал руу явчлаа гэж харна гэсэн үг. За ингээ гараад ирлээ. За одоо энд бүтэц задарчж байгаа учраас энд нэг жижигхэн бүтэц үүсгээд энэ задарчж байгаа учраас одоо энэ чинь арилжаанд орж болно гэсэн үг. Тэгээ хаашаа орох уу гэхээр энэ liquidity авагдсан учраас бид нар доошоо орно. Яг тэгвэл энэний өмнө бүтэц маань уг нь бол эвдэрчээд унах ёстой байтал дээшээгээ дахиад нэг liquidity авчаад одоо ингээд унах гэж байна гэж таамаглаж харна гэсэн үг. За тэгээ арилжаанд оролцохдоо бол liquidity авагдсны дараа орж байгаа учраас бид нар бол дахиж энийг оройг бол аавна гэж бол үзэхгүй. За тэгээ энийхээ дээдлэлт нь бол stop loss-о тавиад таргет нь доотлихоо доор байгаа энэ low liquidity-г бол авнаа гэд sell арилжаанд орно гэсэн үг. За энд нэг эсэл боллоо. Энд сая юу болсон бэ гэхээр энэний оройг бас дахиад liquidity авчиж байгаа юм байна. Энд одоо нөгөө нэг яг нөгөө range liquidity-гээр үзэх юм бол энд нэг range box rectangle үүсгэсэн байна шүү дээ. Тэгэхээр энийгээ сая авчаад тэгээ явж байгаа гэсэн. Тэгэхээр бидний оролт бол дахиад энийг хүлээснийхаа дараа дахиад энэчнээс энэ pullback-аас бол орох хэрэгтэй байсан гэсэн үг. За тэгээ энэ дээр нэг эсэл боллоо гэж бодоход ерөөсөө иймэрхүү зүйл дээр зах зээлийг хаяада таньж чадахгүй ч үт юм уу? Иймэрхүү зүйл дээр алдах зүйл бол ерөөсөө байдаг л асуудал гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ энийг давж хүлэмжшүүлж чадахгүй байгаа бол хизээж арилжаач болж байгаа. Тэгээ нэг алдлаа дараагийн удаа дахиад олох алдах хоёр чинь ээжлээд явж байгаа шүү дээ. За дахиад back test хийгээд үзье. За окей. За pullback сая явсан. За энэчнээс сая бол энэчнээс бас шалгалт хийгээ явж шүү дээ. Энд юу байна вэ гэхээр дахиад энэ нэг цагийн gap, fair value gap байна гэсэн үг. Тэгээ энэний дээдлэлт нь бас энийг шалгачиж байгаа юм байна л да. За юм байна гэсэн үг. За одоо бид нар энэчнээс дахиад ямар оролтоо барьж авах вэ гэхээр бид нар энэ дээрээс нэг ESL болчлоо тийм үү. За зах зээлийг буруу харчлаа. Энэ range liquidity-г бол таньсангүй гэж үзнэ гэсэн үг. За тэгвэл одоо ханшийн down trend-ийн хөдөлгөөн бол ойлгомжтой болоо ороод ирсэн. Энэ бүтэц ингээд энэчнээс задарсан байгаа учраас одоо бид нар дээшгээ яваад дараагийн liquidity авалтыг бол таамаглаж байгаад оролтоо хийнэ гэсэн үг. Тэгэхээр одоо энэ ханшийн хөдөлгөөн дээр яаж оролт хийх вэ гэхээр энэ доотлын liquidity-г бол авчлаа шүү дээ. Энийг бол авчлаа. За тэгэхээр энэний дээдлэлт нь байгаа гэсэн үг тэгэхээр. Тэгэхээр одоо яг саяны энэ хөдөлгөөн шиг бид нэр дээшгээ дахиад өсөө гараад ирэнгүүт нь энэчнээс sell арилжаанд орж болно. Хаанаас орох вэ гэхээр энэ gap-аас орно гэсэн үг. За энэчнээс те. За энэ оройг авангууд нь орно гэд ESL-ийг нь энд байгаа gap-ийнх нь жоохон лигийн талд нь ингээд тавьчих. За тэгээ доошоо бол энэ ёроол хүртэлж идэв. За окей. За одоо энд энийг сая ингээд энэнгүүрээ шалгачихж байгаа юм байна тий. За энэ чинээс нэг ингээд take profit авлаа. Тэгээ энэ take profit чинь түр энд алдсан алдагдлыг чинь нөхөд өчөж байгаа гэсэн үг. Бүр даблдаа нөхөд өчөж байгаа шүү дээ. За ингээд нэг өдрийн арилжаа амжилттай болоо гэж бодоход дахиад бид нэр дахиад хүлээнэ. За энд сая бол арай хурдан гүйчлээ л дээ. Уг нь энэ чинээс дахиад нэмэх боломж сая байлаа. Одоо энэ гандл хоёрын зүүнний үзүүрээр gap үлдээсэн байна тийм үү? Дундталд нь gap үлдээсэн байна. Гэхдээ энэ gap бол сая энэгээр шалгачлаа л да. Энэ зүгээрээ энэ лам маань бол зүгээрээ очиж шалгацсан. Шалгаад үнцүүдлэн үргэлжлээд явж байна гэсэн үг. За энэ саяны энэ хэсэгт бол ямар ч оролт байхгүй. Яг орой гэвэл энэчнээс орж болох байсан юм байна л да. Одоо дахиад liquidity гаргаж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Энд энэ ч авахгүй. Энд liquidity авлаа. Одоо энэний дээдлийн liquidity энд байгаа гэсэн үг.
Яг гэвэл high need болоо өрчиж байгаа шүү дээ. Тэгээ энийг яаж авч байгаа вэ гэхээр энэний дээдлэлд байгаа gap-аар fair value gap-ийг үүсээд энийг rebalance хийгээд энийг liquidity авчаад тэгээ нөгөө хийдэг хоёр зүйлээ хийж ийн гэсэн үг байхгүй. Одоо зах зээл дээр хоёр хөдөлгөөн хийнэ гэдэг байгаа шүү дээ. SMC талдаа бол rebalance хийх буюу ханш өөрийгөө тэнцвэржүүлж явна, нөгөө талаасаа liquidity хайж явна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр зүйлээ л одоо хамгийн гол нь ойлгочих. Дээрээс нь market structure гэдэг зүйлээ ойлгоно гэсэн үг. Яг үндсэн high орой буюу swing орой нь хаана байгаа? Swing ёроолноос хаана байгаа? Дунд нь ямар liquidity үүсгэж явж байна? Тэдгэрийг зөв таних асуудал байгаад байгаа байхгүй. За тэгэхээр энд байгаа gap-ыг бол энэ чинээс нөхчлөө. За тэгээ үргэлжлээд дунлаа. Энэ чинээс орж чадаагүй хүн байлаа гэж бодоход дахиад үндсэн хөдөлгөөн үргэлжлээд pullback явахдаа яасан байна? Дахиад энд fair value gap үүсгээд энийгээ төгчөөд тэгээд доош явчлаа гэсэн үг. За тэгээд одоо энэний бүтэц ингээд эвдэрсэн учраас ингээд эвдэрчиж байгаа учраас үндсэн хөдөлгөөн бол доошоо ингэж орж ирээд pullback орж ирээд доошоо явж гинэ гэж харнаа л гэсэн үг. Ерөнхийдөө бол зах зээл бүтцийн дагуул яваад байна шүү дээ. За энийг ингээд арилгач. За тэгээд дахиад гүйлгээд харъя. За гараад ирлээ. За энд юу болж ийн вэ гэхээр за та хэд анзаарч байгаа бол нөгөө нэг бидний trend line liquidity гэдэг зүйл чинь энд үүсэж байна тийм үү? Trend line liquidity. Энэ хооронд бол бүрд нэг цагийн том цагаар бол энэ дахиад liquidity ингэ цуглуулаад яваадсан байна. За тэгж жагаад энийгээ дээшээ задлаад гарч ирж байна гэсэн үг. Тэгээ бидний задрал дээр нь бол орж болно. Задраад бүтэц энэ дээр эвдрээд гараад ирэнгүүд нь яг уу энэ үед бол арилжаанд орохгүй шүү дээ. Энэ чинь нэг бас л арилжааны нэг муу өдөр байна л гэж бодно гэсэн үг. Арилжаа ерөөсөө огт хийхгүй. Ягаад гэвэл ямар ч стап гарч ирэхгүй байгаа учраас арилжаа огт хийхгүй. За тэгээ энэ дээр бүтэц эвдэрлээ. Дээшээ үндсэн хөдөлгөөн орж ирлээ. Доошоо pullback орж ирлээ. За pullback орж ирэхдээ яасан бэ? Дахиад ханш маань liquidity-г авцсан. Одоо rebalance буюу fair value gap нөхлөө. Тэгээд дээшээ явлаа. Ингээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар бол зах зээлийг хараад уншаад явдаг. За тэгээд одоо бидний swing орой бол хаана үүсэж ийнө гэхээр энд ингээд liquidity үүссэн байгаа учраас бидний swing орой маань бол энд үүсэж байгаа гэсэн үг. Хамгийн сүүлд шалгагдсан зон. За тэгээ энийг бол хааш эвдлэхгүй ш, эвдлэн. Одоо liquidity хийн гэдэг маань зүгээрээ эвдлэн, sweep хийн гэж ярина гэсэн үг. Тэгээ энийг бол хүмүүс ингээд эвдлээд гараад ирэхээр энэ зах зээл дахиад бүтцээ эвдэлчлээ гэж харна. Яг SMC-гээр арилждаг хүмүүс бол liquidity авагдлаа гэж харна гэсэн. Тэгээ энийг авсны дараа таргетны swing low гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар л ерөнхийдөө ханшийг нэгээс нөгөөрөө ерөнхийдөө бол liquidity-г авч явж байгаа юм байна. Өөрийгөө rebalance хийж явж байгаа юм байна гэх мэтчлэнгээр харж явдаг байх нь. Тэгээд 3 дугаарт нь бол мэдээж зах зээлийн structure буюу бүтцээ бол маш сайн таньж явах хэрэгтэй гэдэг зүйлийг л хэлэх гээд байгаа. За тэгээд тийм байна. Тэгээд хичээл маань таалагдчихвэл доор комент хэсгээр дараа нь ямар хичээл оруулмаар байгаа бас бичээд үлдээгээрэй. Тэгээд public өрөөнд орж амжааг хүмүүс байх юм бол линк description хэсгээр оруулаад тавьчих. Тэгээд public өрөөнд маань нэгдээд үнгүү бас мэдээллүүд оруулж байгаа тэрийг бас хараад суралцаад яваарай манайхан. Тэгээд хамтдаа хөгжицгөөе. Баяртай. Сайн хамтцгаая.